За сайн баг. Сайн байна. Нийтээс урагш мөрөгтөр гаргаараа. За энэ бол надтай 2 жил хамт яваа аяг байна. Мотоциклтай Алтай тавмагд орж үзэж байгаа залуутай таарлаа. За хойшоогоо ямар л хэс их бороош шинжтэй. Бөөнгөл яг өөдөөс ирээд ийн. За бороо орно гэд цуваа өмсөд бэлтчихлээ. Гүүл нь одоо яг энэ чи ингээд өөдөөс хараад ирж байна. 1 км ирээд газар лав бороотой явах юм чи байна. За аялал эхлэхэд бэлэн болсон. Эхний өдөр шууд Баянгор руу машинтай явах чинь. Дуугаа ингээд бэлтгэлээ. Одоо тэр Альмаатанд очиж аваад тэгээд Баянгор руу шууд машинтай явах чинь. Тэгэл явна да. За сайн баг. Сайн байна. Нийтээс урагш мөрөгтөр гаргаараа. За дугуун дээр жийж яваа эхний өдрийн эхний өглөөний цай. Баянгор аймгийн төв дээр ирсэн. Одоогийн байдлаар Баянгор хаалган дээр ирсэн байна. Тэгээ Баянгор хаалган дээрээс юу яаж чинь хаалган дээр сарвч байна. Тэгээ энэ сарвчин дээр хооллохоор ч шүү дээ. Өглөөний цай уухаар тэгээд байж байна. Кофе авах сая аймгийн төвөөс халуун ус авчлаа. Устгаж байхаас талхуураад. За энэ бол надтай 2 жил хамт яваа аяг байна. Нарантуулаас л авч ирсэн санагдаж байна. Тэгээд ерхэд бол жоохон халуун муу юу адаг. Амар гадшаага халдаг. Гадшаа халуун дамжуулж болохоор гартаа бариад явхад барихад ч амар гоё халуун байдаг. Тэр нь сайхан юм да. За би хотоос гарахтаа гэртээ хийсэн кофего аваа гараад ирсэн. Тэгээд тэрнийг л одоо энэ аяллахаа хугацаанд уунда
хилж явдаг. Юу гэх юм? Maps-ыг ашигладаг. Энэ аяллаа хугацаанд дугуйтай аялдаг. Тэгээ би аймгийн төвөөс гараад 8 км явчаад одоо амарж байгаа юм байна. Өнөөдрийн зогсоол болохоор бөмбөр дээр очиж хонох төлөвлөгөөтэй байгаа. 100 км явах зай байна. Тэгээ замдаа ямар ч хэлсэн нэг удаа үдлээд өдрийн хоол идэн юу ан гэд тийм л ажилтай байна да. За стокч. Ус жоохон хөрчжээ. Кофе гоё найрч чаддгүй. За тэгээд болох байлгүй. За дугуун дээр нийтдээ 8 багц юм буюу цүнх одоо юу гэх юмнууд байгаа мó 5 цүнх тэгээд мишок майхан гудас гэсэн бүрэлдэхүүнтэй энэ голд бас нэг цүнх байгаа. Тэгээ 2 усны савтай гэд нэг иймэрхүү байдалтай явж байна. Дугуй бол нэлийн жин ихссэн байгаа. Нөгөө эхний өдөр учраас нэлийн хүнс хүмүүстэй юу муутай явж байгаа. Тэгээд дараагийн цэгээс тэгээд уулзъя да. Мотоциклтай Алтай тавмагд орж үзэж байгаа залуутай таарлаа. Тэгээд тэр залуугийн Instagram хаягийг нь авлаа. Хоорондоо жоохон хууч хөрж жагаад хальт хуурч гөрчөөд тэгээд салаад явчихна. За говьд нэг ийм сайхан гол байд юм байна. За дугуй одоогийн байдлаар ямар ч асуудалгүй. Усаа дуусгаагүй байгаа. Одоо энэ чээс жоох явж байгаад юу гэдэг шиг санагдаад байна. Нийшээ явж байгаад нэг сарвч байд юм тэрэн дээр л хоол хийж идэх юм уу санаатай байна. Энэ хоолонгуанзуудаар орох жисэн болилоо. Арай ихт байгаад байна. За хойшоогоо ямар л хэс их бороош шинжтэй байна. Одоо энэ дэшээ жоох явж байгаа дэшээ өгсөж эхэлнэ. Тэгэхээр үүл мүлнийхээ байдлыг бас харнаа. Одоогаар ямар л хэс үүл нилээ ихсэж ирж байна. Тэгээд тэр цаана үйл яг ямархуу байх нь тэр байр байдлыг харж агаад тэгээд баталцыг дээрэл юм бол айлхаар хонох гэж үзэн дээ. За бай. Зя баларсан. Салхин цохиулж ядж яхад борон цохиулах юм шиг болоо явчих чинь. Замд өөдөөс яг тэр одоо тэр харагдаж байгаа
бөөн үл яг өөдөөс ирээд ийн. Нэг бөөн үл нь болохоор хойгоор өнгөрсөн. Тэгээд тэр үл яг хойноо байж байгаа хойгоор өнгөрсөн болохоор тэр яг баруун талд байгаа яг өөдөөс ирэх гээд болдгоо. Тэгээ бүр гайхаад юу аж байна? Гайхаад болдгоо. Одоо тэрнээс өмнө яаж ижгаад бөмбөр орчих гэсэн чинь бөмбөр ортол минь 30 км. Бөмбөрч баг тэрний цаана тэр бороо орж байгаа газар бөмбөр байх гэдэг юм. Тэгээд за ямар ч тач явжлаа. Би одоо тэгээд үүлийг хөөж чадaltaй биш. Өөрөө зугтаж ийн гээд өөр тийш явуултаа биш. Тэгэл явах зүг ийшээгээ юм чи. Энэ зүг рүүгээ явъя да. За нөгөө борооч яг замд таарахаар болсон. Одоо яг нөөдөөс арсаар. Сайн хэл зогсоод юу агаад авчлаа. Хавцаа зузаалаад авлаа. Жоохон амрангаа. Тэгвэл сэшээстэй. Яа лэмэр. Энэ том дэрнэж. Ой холоор ингэж байгаа сайн. За бороо орно гэд цуваа өмсөд бэлтчихлээ. Гүүл нь одоо яг энэ чи ингэж өөдөөс хараад ирж байна. За дээрээс нь ийм пүүцний цуу гэж юм авсан байсан. Тэрнийг бас өмсчлөө хөөхөө. Одоо яг ингээд тусалж эхэлж байна. Баг над дээр шивэрж байна. Өөдөөс яг амар салхитай. Тэгээ бүр яг салхин дийлдэхээ болоод ирэх юм бол жоохон алхах ба. Тэгээ камера одоо далт хийхгүй бол орчих юм бол болохоо олчихно. Усны хамгаалтыг гаргахаас салхуу үрээд байна. Нэрээ гаргаад хийчих юм уу? Нэрээ гаргачих юм бол ойрхон байгаа шүү дээ. За гаргаад эргээд яг бороонд орж байгаа үйл явцаа бичнэ. За бороонд бичлэгээ хийж хэлж байна. Одоо сонсогдсон болов хүн болов сайн мэдэхгүй байна. 1 км ирээд газар лав бороотой явах юм шиг байна.
Яагаад тийм энэ байдлаараа олох юм бол ороод болцсон юм шиг. Тэгээ үйлэн доошоо бууцсан юм. Үйлчний шингэрсэн юм шиг байна. Яа харлаад уушаагаад өөдөөс явж өөдөөс ирэх замд амар шахама хотод байхгүй. Гайгүй шүү нөө. Асуудал болсон шүү дээ. Наадтай эмийг яаж мэдэх вэ? Энийг өнгөртөл. Сомоо үнэндээ тайлбар явуулаар байгаа шүү. Өглөө өгөөдөө. Салхитай хавсарсан өксүрийг бардаг ба. Бууцсан дугуйгаа төрчих. Одоо бол нэг 10-аад км газар үлдсэн. Хөлтийгөө өксөдөөд хоёр зав. За өнөөдөр 5-5 ортой кемп юу гэх юм? Өчигдөр нөгөө нойр дутуу байгаа. Байн угаасаа. Тэгээ саяны салхимал хийчихсэн амар. Тэгэд доошо хуушрын ганцнууд руу яваад ялгаа авахгүй гэж бодоод энэ чи байшин арай тэрсэн чи нэг орон 5,000 гэж юм. Бодлоо. Нэг хүний 25,000 байна. Тэгээд намайг орчиж байгаа болохоор өөр хүн оруулахгүй энэ төр гэж тэгж юм. Би тэгээд ер нь бол хамаагүй шүү энэ төр гэж хэлсэн л тээ. Гэтэл оруулдаггүй юм шиг байна. Одоо тэгэл ширлээд хуучин сойж байна уу? Баянгор аймгийн Бөмбөр сум. За нэг сүүлчийн сум биш юм билээ. Тийм чи супермаркет. Танд машины мэлбэгний юм байд юм уу? Баггүй юу? Хаях гэж байгаа ч гэж хайцсан муудсан шүтний сойж байхгүй. Хогын зэг мэдэрч. Мэдж байгаа санаж байгаа юм байхгүй. За нэг сойж авах юм байна. Нэг сойж авахаас өөр аргагүй болж байгаа юм байна. Гүү. Хаях гэсэн юмар яалаа гэж үдээ гоож идэв. Одоо шин сойзоор дугууныхаа гинжиг тослох гэж юу цэвэрлэж байгаа. Харин тэгээд нөө муул юм гээд тахгүй юу? Хогийн цэгмэг дээр ч юм байгаа гэдэг. Шин сойз авахуулаад хуучин сойзоо өгөх хүн байна уу? Эсвэл өөртөө солих гээд хайж барьсан байгаа тийм сойз байна уу? Би нөгөө дугууныхаа гинжиг цэвэрлэхэд сойзоор ингэж цэвэрлдэг байхгүй юу? Тэгэх юм уу? Солин гэх юм бол хоёулаа хамтдаа ороод би чамд сойзож аваад ий. Сойз аваад ий би чамд. Би шин сойзоор юу авах гаднаа? Шин сойзоор шууд тосоолох гээд байгаа байхгүй юу? Одоо. Тий.
Хамаагүй жижиг гэж байсан болно. Ширүүн өстэй л байвал надад бол бүр сайн. Ийднийх бүх тавилгаа хотод хийлгэж ирсэн баха. Хатан шижиргээд хотоос дахиад ирсэн тавилга байгаадах шиг байна. Техник гэхэд бүгд 45 градустай. Энэ ханы материал нь юу вэ? Дисп байна. 45 бүгдийг ингээд багнаа бүгдийг бүрсэн байна. Одоо энэ небл хан байна. Хан 003-аар бас хийсэн байна. Яг нь тэр мөр нэг юм уу жоохон муухай хийсэн болохоос ерөөхдөө л ирмэг хуулган жоохон муул юм. Ийм биш үү энэ шар давуу тоосын нарчдаг шар давуу байна. Ийм лаг энэ хаанхих нь ингэж байсан юм бол том сой зах юм уу жижиг сой зах юм уу? Юу? Мэдгүй байгаа үлгүй дээ. Чи шүдний сойц чинь юу мэдүү нэшил. Чи шүдний сойц чинь модсон уу? Шүдний сойцоос ялах уу? Хата шүдний сойц өгч би чам чинийг аваад иг. Чи тэр гой хүүхдээ. Төхөө. Ийм гой хүүхдийн энд зөөл үстэй юм байна. Ер нь бол юм. Хата хоочин шүдний сойц залгч. Тэнд үү? Тий. Өгөх юм дээ. Тий өгнө. Би тэрнгөр чинь юм янзлах гэж байгаа байхгүй. Надад шүдний сойц байгаа. Үүдэн сууж юу. Араас чинь дагж яваад явах. За. Болоо. Зүгээрээ. Тэгээ өнөөдөр одоо л амар хөө салхихгүй юм бүр. Тэгээ маргаашийн цаг агаарыг бас харсан. Тэгсэн чинь юу гэж юм? Өглөө өдөө салхитай өдөөс хойш өдөө салхи багасна гэж хэлсэн. Тэгээд би энэчнээс эхлээд буу цагаан ороод цаашаага дэлгэрэн хэдэн километр байлаа. Одоо тэрнийгээ тэмдэглэнэ. Эндээс дэлгэр ороход 200 км гэж байгаа байхгүй. Тэгэхээр би буу цагаан орохоос хонхоос тэгээд за буу цагаан орчод цаашаа хитрээд малчин айл мэл хонж өрдөг юм. Эсвэл тэгж болж байгаа. Тийм л нэг гаргал байна да. Тэгээ маргааш аялал бол тодорхой болсон. Ядралт их байх юм бол буу цагаан дээр хоноглоо. Ядралт багтай байх юм бол цаашаа жоохон гараад хоноглоо. Ядч нэг 100 явахыг хичээнэ. Тэгээд 100 явчих юм бол тэрний цаашаа дахиад дэлгэрлүүд 100 яваад Голтай аймгийн комбинацийн сум дээр явчих юм. Голтай аймаг руу маргааштай багтаагаад нөгөөдөртөө орно гэсэн үг бол. За өнөөдрийн аяллаа тэмдэглэлийг ингээд дуусгаад аяллахаа юунда нэр өгөх хэрэгтэй болсон. Нэр тэрийг мэдсэн шүү дээ. Тэгээ нэхэд нэр юу байсан би тэгээд инстаграмаар асуу да.
Нэрвүүд. Орцоо. Энэ 0 байгаа юм биш тий? Оо за. Сайхан нүүр гараа угаачаад удах юм биш. Би ч наац хэлдэг гайс үздэг тийш. Яг ингэж Баянгар аймгийн Өмгөр сум. Сумынх нь музей рүү нь бол орж амжихгүй байна. Сум нь ягаад юм бэ? Жохон зайтай. Тэгээд би өнөөдөр уулын лифтийг гэж бодчихсон. Тэгээд чадвал маргааш болохоор би буу цагаан